Хирошимаг бөмбөгдсөн нисгэгчийн тэмдэгдэл олон жил боллоо. 1945 оны 8-р сарын 6-ны өглөө эрт за 4000 кг бүхий бяцхан хүнэртэй атомын бөмбөг тээвэрлэж явсан. Дэлхийн анхны бөмбөгдөгч онгоц Японы Хирошимаг хотыг бөмбөгдөж үнсэн тавргалгасан түүхтэй. За тэгвэл уг онгоцны туслах нисгэгчийн үлдээсэн онгоцны бүхээгийн бичлэг өдрийн тэмдэглэлийн хуулбар зэрэг 80-аар үед зүйлийг Нью-Йорк хотно дуудлага худалдаанд оруулсан байна. За улмаар Хирошимаг бөмбөгдсөн үеэр дурдсан бичлэг түүний өдрийн тэмдэглэлийн хуулбар $50,000 зарагдсан байна. Дуудлага худалдааг Бохамас компани зохион байгуулсан бөгөөд энэхүү өдрийн тэмдэглэлийг онгоцны туслах нисгэгч үйлдсэн байжээ. Тухайн тэмдэглэлд харандагаар зурсан утаан үүлний зурагч мөн багтсан байна. Оригиналын хөлбөрийг Левис 1945 оны 8-р сарын 6-ны өдөр Хирошимаг тойрон аялах үедээ бичиж байжээ. За нууц төлөөлөгчийн газраас албан ёсны тайлбар хийгээгүй байсан тул эцэг эхтэй хаягдсан загтал хэлбэрээр бичсэн байна. За уг тэмдэглэлд Левис энэ бол хүн төрөлхтнийг эдүүгээ хүртэл төсөөлж ирснээс ч аимшигтай. Нисэг багийнх нь бүгдэнд нь ингэж санагдаж байгаа байх. Юу болоод байгааг ч ойлгохгүй байна. Бид хичнээн Япон хүний амийг бүрлгсэн юм бол гэж бичсэн байх бөгөөд үннийг хэлэхэд тэнд болж буй зүйлийг тайлбарлах өгч олдохгүй байна гэжээ. Дуудлага худалдаагаар худалдаалагдсан эд зүйлийг 1983 онд Левисийг нас барснаас хойш түүний хүү Степан нь хадгалж байсан байна. Гэвч энэ онд дэлхийн 2 дугаар дайнд дуусны 70 жилийн ой тохиожтой холбоотойгоор эцэгхэн эд зүйлийг худалдаалахар шийджээ. Өдрийн тэмдэглэлийн хуулбараас гадна хүмүүсийн анхаарлыг онгоцны бүхээгийн дуу хураагаар татаж байсан байна. Тэрхүү бичлэгт 1945 оны 8-р сарын 6-ны өдөр Хирошимаг бөмбөгдөх үеийн нисгэгчийн сэтгэл хөдлөл тодорхой бичигдсэн байсан байна. Тодорхойлбол анхны бөмбөгдөлт амжилттай боллоо гэсэн байх бөгөөд хамгийн сүүлд нь дайн дуслаа гэж байгаа бичигдэн үлдсэн байна. Левисийн бичсэн өдрийн тэмдэглэл хэдийгээр $50,000 үнд хүрсэн ч онгоцны хар хайрцаг худалдаалагдаагүй үлджээ. Нисгэгчийн хүү аав маань атомын бөмбөг хайсандаа харамсаж байгаагүй. Хийх л ёстой зүйл гэж бодож байсан. Онгоцны нисгэгчид бүгд л дайныг хурдан дуусгахыг хүсэж байсан гэжээ. За нисгэгч Левисийн бичсэн өдрийн тэмдэглэлийн их хуулбар 2002 онд дуудлага худалдаанд орж $391,000 зарагдсан байна. Землетрясения поисковикам удалось 5 өдөр нуранганд дарагдсан 2 хүнийг аварсан байна. Өнгөрсөн бэм гарагт балбад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 6100 аваад байна. Нийслэл Катманду хотын хамгийн ихээр хохирсон бөгөөд аврагчид нурангандоор 5 өдөр дарагдсан 2 хүнийг эсэн мэнд аварчээ. Аврагдсан 2 хүний нэг нь 15 настай хүү сурвалжлагч нартай нойтон хувцснаас ус гаргаж цөцгийн тос идэж байсан тухай өгүүлсэн байна. Харин нөгөө нэмэгтэй хүн байсан бөгөөд байшингийн нурангандоор 3 цогцсын хамт 5 өдөр хонсон тухайгаа ярьжээ. Балбын эрх хөрөгчдийн мэдэгдэж байгаагаар цаг агаарын нөхцөл таар байгаа учраас аслагдсан тосгонд руу хангалттай хүч гаргаж ажиллаж чадахгүй байна гэсэн байна. Зэрэгт газар хөдлөлтийн дараа засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж хэлсэн бөгөөд Катманду хотоос гадагшаа орших газрууд руу зөвхөн нисдэг тэргээр л хүрэх боломжтой юм байна. За газар хөдлөлт аимшигтай их хохирол учруулсны дараагаар анд үлдсэн хүмүүсийн дунд халдвар төвчин гарах магадлал нэмэгдснээр хүмүүсийн биеийн байдал модож байгаа талаар эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Учир нь амьд үлдгэсдийн ундны ус бохирдсон бөгөөд 1200 орчим хүн уснаас олж хордсон байна. Хамгийн сүүлд эрх өгсөн мэдээлэлээс харахад нас барсан хүний доо 6130-д хүрч 13820 гаруй хүн гэмтэл бэртэл авсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын тооцоогоор бол 8 сая хүн газар хөдлөлтөнд өртөж, за 70,000 орчим байшин барилга сүйджээ. Харин аслагдсан тосгодын иргэд өмнө таамаглаж байснаар бага хохирол амссан гэж шинжээчд үзэж байгаа юм. Учир нь тосгоны тариаланчид малчид газар хөдлөлтийн үеэр ихэнх нь гадаа ажиллаж байсан байна. Ямар ч тач нийслэл хотод амьдрал эргээд сэргэж байгаа л та майханд хэд хонсон хүмүүсийн зарим нь гэртээ харахаар шийдэж, зарим дэлгүүр хоршоо бэлэн үнэ машинууд ажиллаж гисэн байна. он был в сознании. Загастай хамт ажилтнаа жигэнсэн байна. Лос Анжелес хотын захиргаа Bumblebee Foods компани болон түүний 2 захирлыг техник аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнд буруутгаж байна. За үүний улмаас тус компани 62 настай ажилтан Хоос Мелан 5.5 тонн тунаа загсны хамтаар шарах шүүгэн дотор жигнэгдсэн байна. Энэ эмгэнэлт хэрэг явдал 2020 онд болсон ч дөнгөж сая л тус компани удирдлагыг буруутгаж байна. Талигч Мелан жигнэх цохны техникийн үзлэгийг 11 метрийн гүнд хийж байсан гэн за хамт ажилтан хүн нь түүнийг явсан гэж бодоод 100-ыг 5.5 тонн тунаа загсаар дүүргээд асааж өргөж. Үйлдвэрийн дарга Мелан байхгүй байгааг анзаараад чанга гаргачаар түүнийг ирэн сурвалжилж эхэлсэн. Мелан үйлдвэрийн цехүүд болон зогсоол дээр хайсан боловч хайлт амжилттай болоогүй. 2 цагийн дараа л түүний жигнэгдсэн цогцос шарах шүүгэнээс олдсон байна. Мелангийн шарал 132 хэмийн халуун чигнэгджээ. Хэрвээ дээрх компани ажилтнуудын буруу тогтоогдвол удирдлагууд нь 3 жилийн хорхойл сонсож $250,000 торгуул хүлээх бололтой. За харин тус компани $1.5 сая торгуул төлж мэдэгнэ.